Бид нар байна гэдгийг мэдж илүү ч заримдаа бодмоо. Гэтэл тэр хүмүүс амар гоё байгаа. Бас ингээл давуу талуу, сөрөг талууд ингээд маш их зүйлсүүд ингээл цагийн хугацаанд ингээл харагдаад л байна. Бас эднэрт бас заримдаа тэгэл одоо өсвөр насныхантай ч гэсэн ингээл заримдаа ингээд харилцаж чахад шууд яг нүүрлээд чадахгүй. Тэгж хэлж чаддаг те нэрээ. Нэрээс тоо гоё. Тий. Заримдаа амар гомдмоор юм шиг хэрнээ гоё ч юм уу. Нэрээ ингэж хэлж болдго юм уу гэж бодож байгаа юм уу? Болдго юм байна шүү дээ. Тэг хичээн ингээд сайн байцгаана уу. Өнөөдөр цуглагийнхан подкасттай хамт сэтгэл зүйчийн их болор маань оролцож байна. Хоёул өөрийгөө танилцуулаад эхлэх үү? За, намайг их болор гэдэг сэтгэл зүйч. Тэгээ өнөөдөр хоёулаа хамаарлын талаар ярилцъя гэж бодож байна. Ажил мэргэжилтэй холбоотойгоор. Тэгвэл яг хамаарал донтолт гэл маш олон төрлийн донтолт хамаарлууд байгаа тий. Тэгтээ хоёулаа өнөөдөр энийг архитээр төлөх үү? Ярил зүгээр гэж бодож байна. За тэгэхээр ямар хуу хүмүүс одоо чам дээр минь ирж гин, ямар хуу шинж тэмдэгтээ ирж гин, өөрийгөө хүлээн зөвшөөрж ирж гин үү, хүлээн зөвшөөрөхгүй ар гэрийн шахалтаар ирж гин үү гэдэг. За их сайхан асуулт тавилаа тийм ээ, баярлалаа. За ерөнхийдөө манад дээр ирдэг, над дээр ирж үйлчлүүлэгчнэр манай ерөнхийдөө ажил дээр ирж үйлчлүүлэгч нар бол ерөнхийдөө л хүлээн зөвшөөрөл багтаа буюу ар гэрийн шалтгаалаар ирж хэвддэг. Тэгээд ерөнхийдөө эрэхтэй бол үүсгэл айгүй өндөртэй ирдэг. Тэгээд яагаад үүсгэл өндөртэй байна вэ гэхээр тухайн хүн маань өөрийгөө донтогч болсон гэхээр эсвэл бодисын хамаарал буюу одоо химийн бодисоор одоо төрчин ууж идэж өөрийгөө хордуулж байгаа гэдгийг ерөөсөө хүлээн зөвшөөрч чадахгүй тийм байдалтай болсон байж ирдэг. Тэгээд хамгийн анхны уулзалтаа ярьж байхад бол ер нь ар гэрийнхэнтэй хамгийн ихэнд ерөнхийдөө доор хүлээж аваад ар гэрийнхэнтэй хамгийн түрүүнд уулздаг. Яагаад тэгэхээр ар гэрийнхэнтэй уулзахгүй бол хичнээн бид нар ингээд сэтгэл зүйн зөвлөгөө өгөөд тухайн өвчтнөө ингээд үйлчлүүлэгчээ гаргахаар ар гэртэйгээ ойлголцол айгүй зөрүүтэй байдаг учраас ахаад халтрах буюу ахаад тухайн архийг хэрэглэх шалтгаан бас болж идэг. Тэгээд энэ дархин донтох буюу EP 10 гэсэн англи байгаа шүү дээ. Тэгэхээр энэ маань өөрөө зан үеийн эмгэг болцсон байдаг учраас энэ хүн маань өөрийгөө хянах тийм ээ зарим үед бол ингээд чадваргүй болцсон байдаг. Тийм учраас ар гэрийнхэнд бол ерөнхийдөө ар гэрийнх нь их дэмжлэг хэрэгтэй шүү тий. Та хэдийн минь оролцоод жохор шүү гэдгийг нь ар гэрийнхэн бас сайн ойлгож өгдөг. Тэгээ энэ маань одоо яагаад ярихын донтох өвчин болж буюу хүн ингээд хэрэглээгээ хэн чадахгүй болж штэ тий. Ухамсаргүйгээр би ямар нэгэн байдлаар эхлээд бол 1-2 өрөнгө арх уудаг байсан бол сүүлдээ би тэрийг зүгээр л ямар ч ухамсаргүйгээр очиод уудаг хэрэгэлдэг болчихсон байна тийм ээ. Энийг ухамсарлахгүй байгааг нь ар гэрт өрхөдөө тайлбарлаж хэлдэг. Энэ бол ерөнхийдөө сэтгэл зүйн гаралтай зарим юм дарагдсан мэдрэмж, тийм дарагдсан стресс, ямар нэгэн зүйл тайлагдаагүй учраас тухайн өвчтөн маань үүнийг гадагшлуулахын тулд тухайн архийг хэрэглэж гисэн. Тийм учраас энийг ар гэрт ойлгоод энэ юу болж байгааг явцаасан тийм яагаад энийг хэрэглэх болсон юм бэ энэ хүмүүс? Яагаад энэ хүмүүс энэ төлөө донтож байгаа гэдгийг ар гэрт өрхөдөө тайлбарлаж хэлдэг. Энэ маань өөрөө тухайн хүн ухамсаргүйгээр тухайн нэгэн донтож байгаа шүү. Одоо энийг бол бид нар бол хамтаараа эмчилнэ, тийм ээ. Ар гэр дэмжлэг хэрэг байх хэрэгтэй. Ягаад тэгэхээр тухайн маань зарим ар гэр бол за яг үнэхээр зарим ар гэрүүд бол ингээл одоо ингээл сэтгэл зүйчтэй уулзуулаад ч юм сэтгцэн эмч нартай уулзуулаад энэ хүн маань архинаас гарчин нэг 5-6 удаагийн уулзалтаар ч юм уу эмчилгээгээр ингээ гарчин гэсэн ойлголттой аюу хүлээлттэй ирдэг. Тэгээ зарим гэрүүлүүд ингээд анх ажиллаж байхад яг л үүдний гадаа ч юм уу тийм маргаан болчдөг. 6 хоног ингээд үйлчлэгээ аваад, эмчилгээ аваад гарсан хүмүүс маань гараад ирдэг. Гэтэл ар гэр маань чамайг би архины эмчилгээнд явуулчлаа шүү дээ. Чи яагаад гарахгүй байгаа юм бэ? Чи наатаха болчихлоо. Наа чи ухамсарын асуудал шүү дээ. Чи юм арчаагүй шүү дээ. Чи ийм хүн байхгүй юу? Чи чадахгүй л дээ. Чи угаасаа хэлсэндээ байдаггүй бидтэй. Ингээд ар гэр ингээд зөрчилдөг. Гэтэл нөгөө би гарахад хичээж штэ. Намайг юу нэхин архичин гэдэг. Би хаана л хэрэгэлдэг штэ. Тохируулж хэрэгэлдэг штэ. Соёлтой хэрэгэлдэг штэ. Тэгээ баяраас яагаад ингэж байгаа юм бэ? Тий. Би гэрийнхэнтэй ойлголцохгүй. Тэгэл нөгөө нэг яг дарагдсан мэдрэмж стрессээ гаргаагүй болмоос ахаал нөгөө хүн чинь ар гэрийнхэнтэй яг хэрэглэгээ маргаллаа. Нөгөө л архилуу ба. Тэгээд буцаал очоод хэрэгэлж. Сая тэр ярианаас ч айгу гоё юм гарч ирлээ нөгөө дарагдсан мэдрэмж гэж ярьлаа шүү дээ. Ер нь тэгэл арх
арх алкоголыг хэрэглэж байгаа хүмүүс чинь аливаа нэг асуудлуудаас эхлээд өөрөө ойлгохгүйгээр нэг юм зүхтаад байдаг штеп. Зүхтаж байгаа үедээ эхлээд ууж хэрэглэдэг. А сүүлдээ яалтчгүй ч одоо химийн байц, химийн гаралтай байц гэж юм тий. Тэгээд тэрэндээ ингээд яалтчгүй ингээд тарих маань би организм маань донтож байгаа. А тэгэнгუთ эхлээд тэр нөгөө төр зүхтаж байгаа мэдрэмж рүү нэхэлж хандаж эмчилгээ одоо сэтгэл зүйн зөвлөгөө маань явдаг уу эхлээд хамааралтай эхлээд ажилтдаг уу тухайн хүнээсээ шалтгаалдаг. За ерөнхийдөө хамгийн ихний уулзалтаар бол ерөнхийдөө тухайн хүний хэр хүлээн зөвшөөрөлтэй байна тий. Би тэр хүнийтэй уулзаа тухайн үйлчлүүлэгч маань архин донцсон гэдгийг хэр хүлээн зөвшөөрч хэр зорилгоо тодорхойлсон байна. Үнэхээр гарах чин хүсэлтэй ирсэн үү? Эсвэл ар гэрийн чахалтаар ирж үү? Эсвэл зүгээр л хүлээн зөвшөөрөлгүй би архич юм биш би сууж. Гэт эндээс л хэлдэг. Ерөнхийдөө хамгийн ихний уулзалт бол ерөнхийдөө тухайн хүнийг хүлээн зөвшөөрж гинүү, хүлээн зөвшөөрөхгүй байна уу? Үнэхээр гарах гэж ирсэн үү? Зорилго нь юу вэ те? Гарах хүсэлтэй байна. Эсвэл зүгээр тааруулж уух гэж орж ирсэн байна, тийм ээ? Эсвэл энэ зүйлийг зогсоох гэж орж ирсэн байна. Гэдгийг нэхлээ хамгийн ихний уулзалтаар ерөнхийдөө тодорхойлдог. Тэгээд л цаашаа сэтгэл зүйн зөвлөгөөнүүд явж эхэлдэг. Ерөнхийдөө хамгийн ихний шат бол ерөнхийдөө тухайн өвчтөнг үйлчлүүлэгчийг хүлээн зөвшөөрөх. Та донтолтод өртсөн явна гэдгийг нь л хүлээн зөвшөөрөх. Тэгэж асуучихсан. Ар гэр гэж хоёлаасаа ярьлаа шүү дээ. Ар гэр нөгөө тэр хүнийг нөгөө ойлгох хэрэгтэй гэж санагдаад. Тэгээ хаяа нэг ганц нэг бараг халтрахыг одоо халтрч болно гэж одоо мэдээж одоо та жишээлбэл зөвлөхгүй байна тий. Тэгсэн мөртлөө ганц нэг одоо нэг алтаагаа нөгөө нэг яалтчгүй хөөрхөд тэр хамааралтай зарим нь одоо бүр эмгэг болчиход байна шүү дээ. Тэгээд ирж байгаа хүмүүс чинь ганц нэг халтрын шүү дээ. Тэр ганц нэг халтрахыг нь хүлээн зөвшөөрөөрөө гэдгийг одоо ар гэрт нь яаж ойлгуулж хэлмээр юм шиг зөвлөмөр юм шиг санагддаг вэ? Одоо энийг нөгөө хамааралтай хоёлынгийн чинь подкастыг магадгүй хамааралтай архины хамааралтай хүний ар гэр бүл үзчихэж болно шүү дээ. Тэгэнгუთ бид нар ингээд энэ одоо хэцүү юм тий ганц нэг халтарнаа шууд ингээл нэг 5 удаагийн зөвлөгөөгөр юм мэдээж ингээд дэмжлэгдэх зүйл биш байхгүй гэж бодож байна миний хувьд. За яг зөв одоо энийг бол ар гэрт бол үнэхээр тайлбарлахад хэцүү. Тийм учраас хамгийн түрүүнд ерөөсөө тухайн хүнийг авчирсан ар гэртэл уулзсан. Давхар ерөөхдөө тухайн хүн зөвлөгөө өгөхөөс гадна ар гэрт давхар зөвлөгөө өгöd явдаг. Ерөөсөө ар гэртээ цуг зөвлөгөө өгч энд үр дүн гардаг байхгүй. Ягаад тэгэхээр нөгөө ойлголцлын зөрүү буюу бие биений хүлээн зөвшөөрөх, эмчилгээний явцад хальтрах тий энэ хүн энэ зүйлийг давж авах хугацаанд ахаад энэ хүнд сэтгэл зүйн асуудал гараад тухайн юм руугаа хальтран гэдгийг ерөөхдөө ар гэрт хүлээн зөвшөөрөх хамгийн чухал асуудал гэдэг. Тэгэхээр бид нар ар гэртээ уулздаг. Энийг маань гэхдээ ар гэрт яг л өвчний процесс ямар явагддаг вэ гэдгийг эхнээс нь ахуулаад дуустал тухайн одоо зорж ирсэн ар гэрт бол бүр тайлбарлаж өгдөг. Энийг басны бараг л ингээл ар гэрт баг л хичээл орж эхэлдэг тийм. Тэгжээч бид нар ингээд ойлголцсон тийм багаар ажиллаж ээж л бид нар энийг ойлголцсон. Тэгээ хэрвээ ар гэр өөрийгөө ч гэсэн нөгөө хамгаалах хэрэгтэй. Яагаад гэхээр ар гэр нөгөө давхар хамгаалалт орсон байдаг байхгүй. Давхар хамгаалал гэдэг маань одоо за миний хайртай дотны хүн маань тий арх угаа хэрэглээ явж чинь мэдээж би эхнэр юм уу ээж юм уу эх чинь юм ах нь юм уу тий гэртээ хүлээгээ сууж байгаа шүү дээ. Тэгээ хүлээ суухдаа за нөгөө түмэн хаана байгаа бол хинтээ ууж идэж байгаа бол хаана хонж байгаа бол тийм ээ энэ тэнд унтсан байхгүй гэд байнгын түгшилтэнд санаа зовлтонд байж байгаа. Тэнгуут л тэр хүн тэнд ууж байхад ар гэр давхар хамааралд орж идэг. Байнгын түгшилттэй, байнгын сэтгэл зовнилтой тийм ээ. За нэг жишээ ярихад нэг юм жишээ ярьж байгаа юм. Тэгэхээр болохоор хүүхэд ингээл аавыг нь асууж байгаа. За аав нь хайдсан бэ? Гэж аав ажилд гарсан. Тэг удахгүй ирэх баха орой ирэх баха. Хүүхэд тэгээд худлаарч хэлж байгаа байхгүй. Гэтэл энэ хүүхэд яатсан бэ? Давхар хамааралд орсон байна шүү дээ. Аавыгаа уугаад явж байгаа мэдж байгаа шүү дээ. Тэг худлаарч хэлж байгаа байхгүй. Өргөмөр нь тий. Тэгэхээр энэ нөгөө нэг ганцхан хүний асуудал биш. Энэ ингээд даамаа үр хүүхэд эхнэр тэг хайртай дотны эцэг их бүх зүйлсэд нэг хүн архины хамаарлаас гарахад доор хаяж 7-оос 8 хүний асуудал ард нь шийдэгдэж идэг. Тэгэнгუთ ингэж асуумаар санагдлаа. Одоо бид нар нэг юм арх удаг цаг хугацаа тэндээ бүр ингээд толгойтлогод нэг тийм цаг хугацаа байгаа шүү дээ тий. Тэгээд тэрийг хэрэглэхгүй болохоор тэр нөгөө нэг цаг хугацаага одоо юунд зориулах зүгээр гэж зөвлөдөг вэ? Нөгөө нэг одоо тэр хамаарлаасаа нэг жоохон нэг ангижрахын тулд гэх юм уу тий? Жоохон хүндэрхийн тулд
ямар арга хэмжээ өөр даавал зүгээр гэдэг вэ гэж асуумар санагдлаа. За энэ дээр давхар мэдээл болоод хэлээд яхад ерөөхдөө нэг арх ууж байгаа хүмүүс ингээд тойроо суудсан юм нөгөө ер нь ингээ ууж байгаа хүмүүсээ та хэд харж л байсан баг тий. Тэгэхээр тэр хүмүүс юун тухай ярьдаг гэхээр дандаа өнгөрсөнд ярьждаг. Би тийм хүн байсан. Би тийм мундаг хүн байсан. Би тэгдэг байсан. Би тэгж тэрийг хийсэн. Тэгсэн дандаа сангийн дөрөв зэрэг дээр ярьж идэг. Донтолтод хэд өртсөн хүмүүс байна. Ягаад тэгэхээр ирээдүйн зорилгыг мартчихж байгаа. Өнгөрсөн байгаа тэр жоохон гутрал авсраад байна гэсэн үг. Мэдээж тийм. Арх уухаар яг шаардлагатай хордлого явагдана. Тэгээд нөгөө нэг сэтгэл зүйн асуудлаа бид нар даван туулчлаа. Яг тухайн үед ингээд хэрэглэчин гутал асуудал бүгд цогцогдсон юм шиг те бүх нөгөө нэг асуудлууд надаас холдсон юм шиг те би их хүнтэй ярьж чадахгүй байсан бол арх уучин гутал амар ингээд зоригтойгоор өөрийгөө илэрхийлж чадаад байгаа юм шиг мэдрэмж төрөөд арх маань тухайн хэмжээнд гарахад гутрал буюу дофамин ялгараад дуусахад гутрал руу ордог байхгүй. Тэгэхээр энэ маань өөрөө арх араасаа гутрал төвшөө хоёрыг байнга давуулж явж идэг. Угаасаа энэ сэтгэл зүйн асуудлыг нөгөө нэг зохицуулаагүй байхгүй. Зүгээр л тухайд бодисоор энийгээ автоматар шийдсэн. Тэгээд энэ асуудлыг би угаасаа одоо би одоо нэг машинаа эвдсэн бол арх хүн гут нөгөө машин зүгээр болсон юм санагдал тий. Тэгээд маргааш өглөө босоход миний машин эвдрэгтэл байж л байгаа. Дээрээс нэмээд нөгөө машинаа жанслахын битгий хэл өөрөө ч гутралтай, шаардалттай. Яах гэж би уугаа. Яамдаа би ингээд өөрийгөө буруутгах тэр дээрээс нь төгшөлттэй тийм ээ шаардсан хүн ч одоо бид нарс мэдэн шүү дээ. Тэв тап гэлтэй юмнаас зочоол тий. Нэг иймэрхүү үйлдэл байдаг санагдал тий. Гэх мэтчлэн иймэрхүү зүйлсүүд бас айгүй хүнд явагддаг. Тэгээ нэг гутралаасаа бас ингээд гарах гад ерөөдөө нэгэ бүр даамжруулж уудаг ш тохиолдол. Яг нэг тэр гутарсан мэдрэмжээс болж маргааш нэг өргөжлүүлмээр санагдсан мэдрэмжээ давахгүй бол бас тий. Тэгээ үедээ ч өмнөх 2 хоногтой эсвэл ингээд шартад дуусчаад за ингээд би хэвийн болчин гутлын гутрал жоох арилж штэ. Тэнгуул дараагийн ахаад асуудлаа гутлын ахаад ууччих. Тий. Тэр хүмүүстэй өнгөрсөн дээр ярьдаг гэд би сая яриаг нь тасалсан бай. Өнгөрсөн дээр байдаг гэд тий. Ихэнх хүмүүс ерөнхийдөө өнгөрсөнд амьдарч байдаг. Тэгэхээр одоо нөгөө чиний асууснаар тэр хүмүүсийг яг зөвлөмөр байна л гээд гол нь асуугаад ш надаас. Тэгэхээр за ерөнхийдөө зөвлөгөөн дээр ингээд байж хахад ерөнхийдөө бид нэр эхлээд тухайн хүний хүлэмжшөртэй юм. Гарах сонирхолтой юм. Тааруулж өгч байгаа юм уу? Эсвэл цааш уугаад явах гэж байгаа юм уу? Эсвэл зохис хэрэглээнд байх юм. Бүр уухаа болох ч юм уу гэдгийг тодорхойлцлоо. За ингээд хэрвээ тухайн хүн маань өөрчлөлөгч маань хүлэмжшөрөөд за би ингээд тааруулж өгч байгаа юм аа. За би энийг бүр болгож байгаа юм уу? Гэт ингээд хүлэн зөвшөөрсний араасаа бид нар ерөөхдөө зорилгыг нь асуудаг. За хоёлоо зорилгоо тодорхойлъё. Тухайн хүн яасан бах нөгөө дандаа өнгөрсөн байсан учраас зорилгоо марчаад байгаа байхгүй юу? Ямар нэгэн зорилго надад байхгүй болчиход байна шүү дээ. Тэгэхээр би угаад байна шүү дээ зарим нөхцөлд, зарим хүмүүс дээр тийм ээ. Тэнгуут л хоёлоо эргүүлээд зорилгыг нь сануулж эхэлдэг. Мэдээж тэр хүн чинь тодорхой хэмжээний зорилготой байсан байгаа шүү дээ. Тэрийг мартцсан байгаа баяр хугаад. Тэнгуут л тэр зорилгыг сануулж болмоор. Тэгээд зорилгыг юусаа асаар тавьж болохгүй. Одоо юу гэдэг би нэг 5 жилийн дараа компани босс болно. Би 5 жилийн дараа тийм болно. Хит тийм алсын зорилго тавьж болохгүй. Тэгэх юм бол тэр чинь аюу хэцүү шүү дээ. Бидний хувьд ч гэсэн тийм ээ. Маш хэцүү байдаг учраас маш ойрхоны зорилго тавьж болдог. За ядаж та 7 хоногт тийм хийнэ. Гэдэг ойроос та биелүүлж болох зорилгоо та ингэ бичээч. Гэт ерөөхдөө тухайн хүнийг зорилго руу ингэ тэмүүлүүлдэг. Тэгээд эхлэхээр ерөөхдөө нөгөө зорилгоо марцсан байсан хүн чинь 1-2 зорилгоо ингэ биелүүлээд ирэхээр яаж л байж авах хугацаанд 2 хоногийн хугацаанд за би 2 өдөр уухгүй 2 хоног байхгүй байхдаа би фитнес бүртгүүлээд гээд ингээд зүгээр ингээд наад зах юмнууд ингээд хийлгээд тэгээд эргүүлээ цаад уулзахад тэр хүн тийм байна болчих юм. Зөв зуршлууд санал болгох гэх юм биш. Тийм зөв зуршлуудын санал болгоо дээрээс нь яг хийж болох үс нүдэнд нь баригдах үс зорилгыг илэрхийлсэн. Хамгийн их анхан шатнд нь бол маш юм амархан зүйлсийг санал болгодог. Ерөнхийн нэг хамаарлууд чинь одоо Морето тоглоом гээл тэгэхэд Морето тоглоом тоглоал тэр мөнгө хожих агшинд маш гоё мэдрэмж тархинд мэдрэгддэг. Тэ арх уугаал одоо тэр байхад тэр стандарт ярьдаг штэ тий. Тэр дотор байгаа хүүхнүүд дотроос хамгийн гоё нь би юм шиг санагдаал тий. Тинчээ нэг эрэгтэй өсөж бол хамгийн мэр чадaltaй нь би юм шиг санагдаал гэж хэлдэг штэ. Тэр чинь нөгөө хүнд яг аз жаргалын давар ялгаруулад байна. Тэгэн гут
ингээд ажиглангууд одоо бүр ингээд уусаар байгаад тэрийг одоо юу гэж тодорхойлох юм. Бүр одоо гэртээ харихгүй болцсон хүмүүс байдаг шүү дээ гадуур явж идэг. Тэр хүмүүсийг би хөвчлэн уйлсан, зодоо хийсэн, нүүр амн хавдсан тий ингээд эвгүй байдалтай болцсон байхыг харж ирсэн. Тэгэхээр тэр хүмүүс нөгөө нэг тэр аз жаргалаа тухайн үед ингээд яг амталж чадахгүй ингээд нөгөө нэг гоё ингээд хөөргөөд идэг те нөгөө өөрөө гоё үзэсгэлэнтэй юм шиг болгоод идэг нөгөө гоё өөртөө ихтэй мэдрэмжийг төрүүлээд идэг тэр юм магадгүй тэр хүмүүс авч чадхаа болчоод явж байгаа гэж ойлгож болох уу? За яг зөв байна. Наачин бол бас тийм нөө допамин даавар эхлээд бол амар аз жаргалын гормон гэж биднэрт ялгараад одоо ингээл их үедээ бол ялгарх нь шүү дээ их өвчтэйгээ ялгараад байна. Тэгэхээр тэрнтэй дүүц хүүц гутралд маш доошоо чирдэг байхгүй. Гутраад байна. Тэгээд зан үлийн эмгэгтэй бол юмыг мартаж сандаг болно. Юм сэрж айгүй хурдан сэжигч болдог. Одоо энэ хүннийг айгүй хардамтай. Юмд айгүй өмөлдөгч болдог. Яг тэр чинь нөгөө тархины хэсэг биднэрт өгчөж штэ. Ухамсар тухайн буюу бидний одоо ухамсараараа хийдэг үйлдэл тухайн бодит масураад ажиллаа болчихж байгаа. Тэнгуут бидний нөгөө нэг ухамсар бас тарих маань ажиллаад эхэлж штэ. Би ухамсаргүйгээр бүх юм хийж штэ. Юу хийж тэр хүн маш их догшин ууртаа болж хүнийг маш хартамтаас эрдэмтэй болсон хүн яах вэ? Хүнтэй сөргөл зан үлийн эмгэгтэй болчихж байгаа байхгүй хүмүүс. Тэгэхээр энэ эмгэг нь юу дагуулна? Яг л чиний одоо яриад байгаа энэ тэнтэй зодтолсон байна, уйлсан байна тий. Энэ сүлдээ эмгэг. Тэр хүн юусоо зан үлийн эмгэгт болчихж байгаа. Энийг л засахгүй бол энэ бол ингээд доошоо өрөөлж л явна. Хизээч энийг хэдрүүлж хэрэглээгээ дээшээ гарна гэсэн ойлголт бол байхгүй. Тэгэд ядж яхад одоо манай монголчууд ч өөрсдөө бас их архийг эсэргүүцэх тийм чадвар аюу сууштай манай монголчууд Орос ахныгаа дуурайгаал их сайхан уулдаг боллоо. Гэтэ өнөөдөр бидний илгэнд бидний архийг эсэргүүцэх чадвар тун таарав. Аазчууд угаасаа тийм учраас бид нар нөгөө нэрмэл архи байдаг шүү дээ. Айраг нэрмэл архиа л уудаг байсан. Гэтэл одоо энэ зориулагдсан илгэн гэсэн шүү дээ. Тэр нь зориулдаг. Гэтэл бид нар ч нөгөө тийм бид нар одоо тэрнээс ч өндөр гарацтай архийг хэрэглээд шүү дээ. Тэ бодисыг хэрэглээд шүү дээ. Тэгэхээр их үед одоо энэ уугаад байгаа архийг чинь бид нар чинь Орос архи гэдэг. Ээж амир үе тэгж дууддаг гэсэн тий. Орос архи чинь тэр Орос хүмүүсийнхаа л илгэнд зориулагдсан тий. Гэтэл бид нар чинь өөрсдөө Аазууд яадаг дандаа л үр тариа архинд архиа л уудаг шүү дээ. Зүгээр цагаан эдэний архийг л уудаг шүү дээ бид нар. Гэтэл одоо нөгөө энэ дотоолж байсан өндөртөө өөр улсын тийм ээ өөр зүйлсийг бид хэрэглээд эхлэхээр яах вэ гэхээр энэ нөгөө маш их донтолтод өртөж байгаа. Дээрээс нөгөө манай их ерөнхийдөө одоо ингээл үйлчлүүлэгч нарынхаа ихэнх онцлогийг ингээ харж байхад одоо ерөнхийдөө одоо 60-аас дээш насныхан тийм ээ одоо тийм хүмүүс их ирж байна. Ихэнх нь яг юм улирлын чанартайгаар бас энэ өвчин маань бас ингэ сэдрэн тухайн одоо нөгөө яг хавртай эсвэл гараал уурчин. Хавар гэдэг айгүй олон хоног уурчин. Эсвэл намар ингэ явж ийснэ гэдэг уурчин. Энд чи яаж юм гэхээр нөгөө нь чи өөрөө бас зан үлийн нөгөө бас сэтгэл зүйн онцлог сэтгцийн бараг юм өвчин шоу болчиход байна шүү дээ. Тэр чинь тэгэхээр сэтгцийн өвчин маань өөрөө ч гэсэн хавар намралтай тактиктай адилхан сэдэртэгтэй адилхан энэ донтолт маань бас яг л энэ заримдаа ингэ сэдэрж идэг. Өөрчлөлөгчийн онцлогийг харж байхад тийм ээ. Тэгээ баяр ёслол цагаан сарын араас бас их хүмүүс ирдэг. Тэгэхээр яг зөв биш юм аа гэхээр нөгөө талаас энэ чи өвчин гэхээр өрөвдмөр байгаа байхгүй юу? Тэгээ тэр хүн ингэж мэдээж хамааралтай болчих, донтолттой болчих, тий ар гэрээ сүрүүлчих. Цаашлаад энэ чинь нийгмийн асуудал байгаа. Томроод ирвэл тий. Тэгэд энийг нөгөө ар гэр нь өвчин гэдгийг мэдгүй энэ бол нөгөө сэтгэлийн юм. Сэтгэлийн тийхээгүй байна чи өстой арчаагүйдээ л ууж байна. Чи сэтгэлийн юм чи наадах чи сэтгэлээсээ бол чи чадна шүү дээ. Чи бүр арчаагүйдээ ингээ уугаа явж байгаа байхгүй. Тэгээ тэр хүмүүс чи яах вэ? Тэгээд өгөөсгээд хар чин гэрийнхэнтэйгээ харьцахгүй. Тэгээд ингээ сэтгэл зүйн зөвлөгөө заримдаа өгөөд ингээ сууж байгаа. Ингээд 8 уулаа ингээ бүлэг болоод бүлгийн цэцмас ингээд ороо сууж байгаа. Зарим хүмүүс тэгж ярьдаг. Би эрүүлэр би хүний нүд рүү харж байгаа яриаг маш удаж байна. Би маш удсан байна. Би 2 жил хүний нүд рүү хараагүй байна. Ингэж болт гэдэг би мартцсан байна гэж ярьж байна. Өрөвдмөр ахгүй. Гэтэл яасан байх нь ингээд ярих хэрэгцээ тэр хүн байсан баг. Тэгээд тухайн хүмүүс нөгөө
архиа уужил ярьдаг ойлгоцсон. Юу л байх та ярьж Зэрэг болох тийм мартцсан байна гэж ярьж байгаа. Гэтэл өөрөө маш мундаг боловсралтай хүн. Тэгтэлтэй гэж тэр хүн тэгээ ярьжсэн. Гэх чинь ингээд маш их нөгөө ингээд хүмүүстэй ингээд уулзж байхад маш хэцүү зүйлсүүд бас заримдаа гарч ирдэг. Тухайн одоо хүмүүс бол ингээд нийгэмд архичид гэдэг нэг юм архичид гэдэг нэг нэр томьёо өгсөн тийм одомных ингээд. Гэтэл тэр хүмүүсийн дотор яг ингээд сэтгэлийн ухаан дуудлаад үзэхэд бол маш их асуудал байждаг. Үнэхээр хүн дэмийг давж явж байгаа тийм бид цаанх ингээд тухайн мэрэгчлэрээ сураагүй байхдаа донтолтын ингээд тийм сэтгэл зүйч хийгээгүй байхдаа бас тухайн хүмүүсээ бас л яг л миний бодол ийм л байсан. Гэтэл би өөрөө одоо ажиллаа тийм энэ туршлаасаа вацаад одоо тэр хүмүүс баг гэдэг эвдээ гэж бодож хэлж байгаа байхгүй. Энэ хүмүүсийг тийм яг үнэхээр зарим нэгэн засарахгүй ингээд байна хэцүү байна. Архинаас болж маш их нийгэм маш их гэмт хэрэг маш их асуудлууд үүсэж байгаа. Гэхдээ тэр хүмүүсийг тэглээгээд бид нар төлөвч болохгүй. Тийм шүү дээ. Бид нар ойлгохгүй бол энэ хүмүүсийг хэн ойлгох юм бэ? Тэ? Ойлгодог хүмүүс нь бид нар байхгүй. Тэгэл өөрчлөлтөд явж авах хугацаанд ч гэсэн ярьдаг. Ингээд бид нартай хүн шиг ингээд харьцдаггүй. Ингиш нэр хүн надад харьцдаг л. Баярлалаа. Жохон үгэнд, жохон дэмэнд бид нар амар урамшдаг. Өөр ингээд ганцаардсан. Маш их ганцаардаг дотор явж идэг. Ял хамаатан сад маш их хүмүүс байгаа гэхний яг тэр хүнтэй өнөөдөр та сэтгэл зүйчний ямар зэрэг өнөөдрийн мэдрэмж нь ямар байна гэдэг нэг удаа тэр хүнээс асуусан асуулт ч хүртэл байдаггүй. Тэгээд заримдаа ингээд бид нэг ингээд асуухаар тэр асуултыг ойлгохгүй. Юу асууад вэ? Энэ хүн надаас юуг асуув? Мэдрэмж гэж мэдэхгүй. Мэдэхгүй. Тэг мэдрэмж ярих гайчгүй ой хүрээд гэдэг гайхаад. Тэгээд ингээд өглөө босоо таны энэмэр санагдуу, уйлмаар санагдуу. Та яаж босов? Тэгээд гэдэг. Тэр хүн зүгээр л ярилцсан маш хэрэгтэй. Яг эрүүлэн. Нөгөө энэ хамааралтай нийгэм мэдээж нөлөөлдөг бах тий. Социын үе одоо магадгүй чи бит хоёр бол үеийнх болохоор ардчил нийгмийн хүүхдүүд байх. Одоо нэг юм зэд мэд гэл юм шинэ үе гарч ирээд байна тий. Бид нар ч одоо үеийн хүүхдүүд гэдэг чи одоо бид нар хэлдэг насн дээр очичоод байна. Тэгэхээр тэрэн дээр юу ажиглагддаг вэ? Одоо яг нөгөө бидний үеийнхэн бол одоо ингээд нөгөө ер нь тэгтээ нөгөө сая ч гэсэндээ ингээд гадагшаа ингээд бид нар чинь солонгос руу ингээд судалгаа хийгээл те ингээд явж байгаа байхгүй. Тэгтэл одоо гадны орны донтолт өөрчлөгдсөн байгаа. Архины асуудал байхгүй болж байгаа. Арх хэрэглэдэг хүмүүсийн өнөд ингээд байхгүй болж байгаа. Архийг бол зохистой хэрэглэж байгаа. Тэгэхээр чи үлж. Тэгээ тэр маань юу болсон бэ гэдээ асуув. Ингээд очиод уулзсан дэлгэцийн доо. Маш залуучсан. Бүр юм жоохон хүүхдүүд хэвтчихсэн. Тэгээд бодсон. Таврагсан төвшнөх болсон. Тоглоом. Энэ гурав аюух тийм. Ерөөдөө дэлхийд хүчээ авч байгаа юм билээ. Одоо энэ архины асуудлууд ерөөдөө ингээд нийгмээ дагаад одоо генерашн тий одоо энэ үеийнхэн тий энийг бол хэрэглэхэ болж байгаа. Манай үеийнхэн хэрэглээд үгээр дуусчаа гэсэн үг. Одоо дараагийн донтолт өөр тийш хүнд шилжиж ирсэн. Бодис руу орж ийн тий тоглоом руу орж ийн дэлгэц рүү орж ийн тийм ээ. Энэ бол ингээд нөгөө би мах одоо урд нь бол архиар хордуулж исэн бол одоо бүр хүнд байна шүү дээ. Энэ архийг бол одоо заримдаа би ар гэрийнхэнд ингээд зөвлөгөө өгөх суухтаа би зарим хүмүүст хэлдэг давхар хамаарлалт ба ярьж байгаа. За арх уудаг зарим хүмүүс тийм ээ. Удамштай шүү. Ягаад тэгэхээр тухайн хүмүүс маань ар гэр хурж ирэхэд ганцхан тухайн хүний бодоод байдаг байхгүй. Нөхрийг юм уу, аавыг юм уу, ахыг юм уу. Гэтэл үгүй. Ард нь үр хүүхдүүд дахиад донтолтод тэг өртөх магадлал өндөр байгаа байхгүй. Тэрийг нь тухайн ар гэр мэдэж байх юм бол бид нар донтолтыг өөртөөш шилжүүлэх ч юм уу тийм эрт сэргийлэх боломжтой. Тийм учраас энийг би ар гэрт нь хэлдэг. Удамших гэдэг гот нөгөө ахуй соёлтоноос хамаатай байдаг бах тий. Тэрийг нөө ээж аав тийм үлгэр дуурал үзүүлвэл мэдээж нөө хүүхд чи ээж аавыг харж өсөж байгаа болохоор тэрийг нэг юм зөвл гэж бодоод өсөж байгаа шүү дээ. Арх уух зөв юм бэ? Тоглох чи ингээд амар гоё юм бэ? Нөрөөтэй тоглоом чи ямар гоё юм бэ гэл. Тэрнээс холбоотой байх тий. Тийм ерөөдөө тэднэртэй холбоотой хүүхэд юу үзэн түгээд байна. Гэтэ бас зарим тохиолдолд аав ээж минь уудгүй гэсэн хэрнээ хүүхдүүд нь хэрэгэлцэн явж байгаа шийдэл байдаг. Тэгээд ингээд хөөгөөд асуухад аавын авч уудаг ч байсан юм уу те. Эсвэл тоглоом тоглодог байсан. Манай аав дээр өвөө маань
хурдан удмынхаа адууг тэгж тавьж тэгж хөөргөө тэгж адлаж ийсэн. Тэгээ манай аавд хэлэхдээ за хүү минь удамд ч юм байгаа шүү. Манайд бол мөрөөдөө тоглоом тоглож болохгүй шүү гэж аавд маань загсуу учраас манай аав тухайн хэрэгэлдэггүй байсан. Ийм донтолтын төлөвлөс тий одоо арх удуу энэ тоглоом тоглолтгүй ерөөсөө гэртээ даалгавч тоглолтгүй хөдөрч тоглолтгүй байсан манай аав гэж тийм ярьж исэн кейс урт гарч ирж байсан. Тэгэхээр энэ бол нөгөө яагаад тэгэхээр тоглолт тий донтолдог байж штэ тий агсан тавилт мэрэл бас удамшна гэсэн үг тий. Яг хуу агсан тавилт бол яг арай өөр зүйл яваад байгаа байхгүй. Энэ болохоор яаж юм гэхээр нөгөө нэг ухамсар тарих уу хүний ухамсар тарих унтарчлаа штэ. Зан авир өөрчлөгддөг. Зан үлийн эмгэгт өртсөн байх шүү дээ би чинь. Тэнгуут би чи одоо яах вэ? Нөгөө агсан нь тавих. Уур уцаараа хин нэгэнд гаргах. Эсвэл зарим хүмүүс руу уучаараа бүр нэг яадаг шүү дээ. Эмгэгтэй хүн л бүр нэг ингээл байж ядаад л тийм ээ. Гэгч энэ зүйлсүүд ингээд дом чинь өөрөө ингээд давхар дом бас гараад ирдэг байхгүй. Тийм учраас энэ бол ганцхан архиар бас хязгаарлагддаг. Одоо тэгээд зарим үед ингээд одоо ян алангуй ингээд сүүлийн үед хар тамхи айгүй хүчээ авч. Хүчээж авж маш их залуучч. Бидний бодож исэн гайгүй бахта манай Монгол арай ч ингэтлээ ороогүй бахта гэсэн бодол байсан авчид одоо л үнэхээр үнэтэй нүүр тулж байгаа байхгүй тий хэрэглээ маш өндөрсөн байна 17 8 настай хүүхдүүдийг 3 4 жил хэрэгжилчихсэн гэдээс уцаараа дамжуулаад хэрэгжилчихсэн амаараа хэрэгжилчихсэн тий эмээр бодисоор бүгдийг хэрэгжилчихсэн тий гэд маш их хүчээ авч байна тэгээ зөвхөн энийг бид нар баячуудын хэрэглээ юм уу тий гэж боддог байсан бол одоо үгүй зүгээр энгийн дарахнаас ч Тэлэнгээс ч хөдөө орон нутгуу даарлтай гэд хөдөө орон нутгуу шүү дээ эдэр чинь тийм ээ гэд бидний бодож исэн зүгээр л ингийн хөдөө орон нутгийн 10 жилээс хүүхдүүд ирж байгаа. Тэгтэл одоо энэ яасан бах нь одоо энэ хар тамхи маш их хүч авч шүү дээ. Тэгтэл бидний энийг энгийн зүйл баг байхгүй гэж бодож байгаа. Нийгэм тэр чигээрээс баг энийг байхгүй л гэж бодож байгаа. Ийм айхтар хурцж байгааг бид нар мэрс ирхэн хүмүүс одоо ярьж байгаа. Сонио юм аа. Тэгэхээр социо үеийн бид нар бол ерөнхийдөө бол тийм хаягдцсан ээж авдаг. Ээж аав нар ч одоо тийм их л одоо хинээтэй хүмүүс байдаг л шүү дээ тий. Тэгэнгუთ одоо юу хүмүүс ч одоо энэ зэд бид үеийнхэн ч одоо харьцангуй уг нь бол ар гэрийн анхаарал халамж жоолж чанга юм байна. Харьцангуй ар гэрийн анхаарал халамж сайтай байгаа. Тэгсэн мөртлөө ягаад бүр магсан төвшний донтолтонд ороод байгаа юм бол энийг эмч хүний зүгээс харуул ямар өнцгөр харж байна. Аль өнцгөөс нь харагдчих. За сэтгэл зүйчийн хувьд бол би бол энийг бол яг айгүй олон шалтгаан байж байгаа. За зарим тохиолдолд ер нь их ихтэй бол гэр бүлийн салалтаас тий их тохиолдолд миний одоо кейсүүдээс ингээ харж хахад эцэг эхийн салалтанд тухайн хүүхэд маань үлдсэн. Эсвэл эцэг нас орсон ч юм уу, ээж нас орсон ч юм уу тийм ээ. Тухайн яг одоо 8-аас 9 нас ч юм уу яг тэр шийдвэрлэх насн дээр нь тухайн хүүхдэд ямар нэгэн тохиолдолд одоо юу гашуу ч юм уу тийм ээ. Хагцал зовлон ч юм уу тийм ээ. Эдгээр чинь ингээд өөрөө сэтгэл зүйн асуудал болоод тухайн хүүхдийг хайхраагүй байгаа байхгүй. Яг уу одоо бид нар бол ажил хайхралгүй модортой хайхрал байна штэ. Гэтэл бид нар өнөөдөр ярьж штэ. Бидний үед ингээд бид нар хин ч анхаардаггүй байсан. Бид нар ингээгүй. Гэтэл бид нарыг сургууль анхаарч байсан. Бид нарыг багш нар анхаардаг байсан. Цэцэрлэг бид нарыг анхаардаг байсан. Би бол энийг одоо өөрөө зүгээс бол тэгж хардаг. Биднийг бол анхаардаг хүмүүс байсан. Айл хуршийн эмээ өвнөрт бид нарыг хардаг байсан. Чи миний хүүхдүүд чи ингэж болохгүй. Чи тэгэж болохгүй. Эн чинь буруу. Яаж л бид нар хурш айлаа зайчдаг. Хин нэг намайг захтаа тийм ямар нэгэн байдлаар намайг хүн харж исэн юм шиг санагддаг надад. Бизнес дотроо яг биднийг бол хайсан гэж би боддог байсан авчиг. Одоо бэргээ буцаад бодоход хин нэг намайг харсан л байж тээ. Хин намайг анхаарал тавьсан байж тээ. Ерөөс харж байгаагүй гоё өнцөг байна. Ашгүйтэй хаягдаагүй юм бах та. Тий. Над бол тэгж санагддаг шүү дээ. Би анх бас яг л тэгж л бодчих. Бид нар бол ингээд нийгэмд хаягдчихсан тийм ээ. Тех ёстойгийн хүмүүс гэж бодож итэл одоо бас ингээд зарим үед ингээд давуу тал нь хардаг. За бас багш маань таслуул тий. Үе тэрний тэр хайчваа гэл гэр оронд очоод тий. Байрны урд явж чи ч одоо яхаар помын өстө явж идэг хүүхдээ чи хичээлд яв гэд явуулж нэр тийм байсан. Өстө гоё шүү. Тэр бол өстө тийм. Тэгээ бид нар ерөөсөө ах чинь нар болон өвөө эмээгийн үдээс зэрэг сөргөж хэлэх нь битгий хэл дуурчиж чаддгүй байсан. Тех ёстой л гэдэг бодолтой байсан тий. За тийм. За би яг буруу юм хийжлээ шүү.
Тэгээд эцэгийг хараагүй байсан ч бид нар ямар нэгэн байдлаар өөрсдөө ингээд контролддог байсан санагддаг. Надад бол би бол яг энэний бол давуу талыг ингээд давуу гэж хардаг зарим үед. Яг энэс бас зарим өөртөө итгэлгүй те хөлий гэсэн үгээ хэлж чадхаа байсан манай үеийнхэн бол бас байгаа. Бид нарт бас дутагдaltaй талтай өсгсөн бид нарыг. Гэхдээ бас давуу тал бид нарт бас байгаа. Альва нийгэмд угаасаа давуу талч байдаг, дутуу талч байдаг. Одооны хүүхдүүд ч гэсэндээ бид нар өнөөдөр яаж ийн өөрсдөө үзээгүй зүйлийнхаа төлөө өхөн хата амьдарч штэ. Ажиллаж ийн, байрны төлөө, машины төлөө, үзээгүй тэр гадаа сургал үе хүүхдээ явуулахын төлөө те энэ нийгмээс тасдаж тийм ээ оршлон хорвоод сайхан амьдруулахын төлөө бид нар сэтгэл зүрхэд өөртөө амсаж үзээгүй сэтгэлийн мухартаа нуугдсан байгаа тайлагдаагүй зүйлсээ хүүхдүүдтэй өгч байгаа байхгүй. Нэг бас бид нар яг л нийгмийн тараамаг хүүхдүүдтэйг хэрэглүүлж шээ. Тэгээ тэнд яаж юм бид нар уулзахгүй шүү хүүхдүүдтэй. Гэрт нь байна. Гой хувцас авч өгч байна. Хоолунд нь бэлэн байна. Чи юундаа зовоод байгаа л гэдэг. Асим дээр тэр чинь үл хайхаа байхгүй. Бид нар ядаж чанартай хэдэн цаг өнгөрөөж байна. Орой ядаж охинлуугаа бид нар өөрсдөө ч гэсэндээ зарим үед алдаа хийцэн байдаг шүү бид нар. Хаалга онголоод орохдоо тий хүүхдүүдээ ямар байсан асууж. Тэгэд бид өдрөө хараад ярилцж гэнэ үү? Ярилцж гэнэ. Гэтэл бид нар өөр хүмүүстэй ярьж штэ. Гэтэл бид нар ороод өөр хүүхдтэйгээ ярьж гэнэ. Ажлын бус цагаасаа тий ядаж ороод үнсэж гэнэ бид нар. Өсвөр насныхаа охинг яаж явааг бид нар мэдчихээн. Өдөр юу туусан гин асуухгүй штэ. За цаашаа навцаар бол. За гэрийн даалгавраа хий. За нэг үнсээ. За гоё. Өстой гоё. Өстой гоё. За бол цаашаа. Яг өдөржингөө ажилтсан хүн чинь хэцүү л байгаа л да бид нарт ачаал та. Гэхдээ бид нар өөрсдөө бас үл хайхаа гэж энэ хүмүүс зөвшөөрöd байгаа байхгүй. Тэгээ тэр хүмүүс юу хийх юм? Утас оролдож байна. Хамаарал үзэж байна. Найз нөхдөөгөө нийлж байна. Найз нөхөд одоо яг л одоо нөгөө өсвөр насны хүмүүс найз бол хамгийн нэгдүгürt гэдэг шүү дээ. Хамгийн чухал юм чинь зүгээр л найз. Тэгэл найз нөхдөөгөө нийлнэ. Тэгэл найз нөхдөний ятгах нь ийм хэрглэж үзгүй найз юм тийм гинэ. Тэгээ сонирхоод нэг хэрглэж байна. Жорой гэж ороогүй шүү дээ тэр хүмүүс тий. Эхлээ сонирхоод. Тийм ээ. Тэгвэл өсвөр насныхаа хүүхдтэй анхаарлаа сайн тавьчээ гэж хэлмээр байна тий. Өсвөр насныхаа хүүхдүүдэд анхаарлаа сайн тавиач. Цэцэрлэгийн хүүхдүүд ч гэсэн. Одоо хүүхдүүд амар мэдрэмж ярьдаг болсон байл. Биднийхээ ботвол аюу сонин. Өөрөөсөө одоо заримдаа бид нэгэл асууж яаш нэг мэдрэмжийг яриулдаг шүү дээ бид сэтгэл зүйч нар чинь. За одоо танд ямар мэдрэмж төрж байна? Та энэ бодол дээр юу гэж бодож байна? Танд одоо ямар мэдрэмж төрж байна? Гэтэл заавал асуудаг. Гэтэл одооны хүмүүс дандаа мэдрэмж ярьдаг. Миний сэтгэл гонигтай байна. Бид нар гонигтай байна гэдгийг мэдж илүү гэж заримдаа боддог. Гэтэл тэр хүмүүс амар гоё байгаа. Бас. Ингээл давуу талуу, сөрөг талууд ингээд маш их зүйлсүүд ингээл цагийн хугацаанд ингээл харагдаад л байна. Эднэрт бас заримдаа тэгэл одоо өсвөр насныхантай ч гэсэн ингээл заримдаа ингээд харилцаж чахад шууд яг нүүлээд чадахгүй. Тэгж хэлж чаддаг те нэрээ. Нэрээс тоо гоё. Тий. Заримдаа амар гомдмоор юм шиг хэрнээ гоё ч юм уу. Нэрээ ингэж хэлж болдго юм уу гэж бодож байгаа юм уу? Тий. Болдго юм байна шүү дээ. Тий гэж ингээд маш их ингээд аль ч нийгэмд сайхан авахталж явахгүй тал нь. Гэтэ бас яг бид нар өөрсдөө одоо үр хүүхд рүү анхаарахгүй бол нийгэм рүүгээ бид нар өөрсдөө анхаарахгүй бол тийм ээ. Бид нар л анхаарахгүй бол одоо энэ өсвөр насныхан ирээдүйд болж байгаа энэ донтолтын төвшингүүд маш их эрсдэлтэй тал руу явж байна. Арх бол яг уу одоо ингээд бидний үеэр дуусчлаа. Инээс өөр донтолтууд маш хүнд донтолтууд. Одоо тэгэл Америкт байгаа зомбигийн хотл гэл байж байна тий. Бүхэл улсууд хий байж штэ. Энэ утгагүй манад болж штэ. Гарлаа штэ манайхаа. Гэтэл бид нар юу хийж байна? Бид нар штэ. Одоо л бид нар энийг хамгаалахгүй бол бид нар л хийхгүй бол өөрхийн хамгаалах юм бэ энэ хүүхдэд юм аа. Хойж үе юм аа тий. Бидний генийн төвшөнд хүртэл одоо гэмтэл учрлаа штэ. Тэр сүнхүү суцаар юм тарьж штэ. Тий. Ямар ч хамаагүй суцаар тарьж ин ямар ч хамаагүй хүчин авч ин тэр хүүхэд хэрэглэхэ болох үед хин нэгний ээж болно штэ. Хин нэгний өөр удмыг гаргана штэ тий. Тэгтэл тэр хүүхдийн сэтгэлийнхэн шарахыг нь хин имжлэх юм бэ тий. Тэрийг чи ингээд аюу том асуудал одоо ингээд заримдаа ингээд сэтгэл зүйч хийсэх заримдаа ингээд хитрхи том юм бодно. Тэгэл өөрөө бас за тийм хитрхи том ботвол бас стресс гэдэг учраас заримдаа бас ингээд зогсоодог. За бас хитрхи за одоо ингээд байна. Тийм одоо болно гэвэр бас Аль ч нийгэмд
давуу тал сул тал байгаа гэдгийг харж байгаа хэрэг сайхан гэгэлэг бүсгүй байна. Мэдрэмж гэснээс өнөөдөр ямар мэдрэмжтэй байна? Яшээ найз нэг подкастта урьсан чи ямар хуу санагдав? Өнөө өглөө яаж эхлүүлээ? Өнөө өглөө бол ерөнхийдөө за 50 хүмүүс ирсэн. Ерөнхийдөө айгүй 50 байсан. Сансан бодвол ерөнхийдөө би подкастт орохоос нэг цутдаг. Ер нь энэ саналаас бол аль болох үгүй гэл ингээл аль залууг л тийм байсан. Тэгээ өнөөдөр бол ерөнхийдөө эхлээд наашаа харахад бол их сайхан тайван сэрээд тэгээд өчигдрийнхөө нөгөө бэлгэн дэрсэн цэцэн бицгийг сайхан савлаад тэгээд цэцэг байсан учраас маш их цэцэгнээс юм тайвшрал аваад тийштэй өнөөдөр л би энэ асуудал тий энийг л хийхгүй бол би сэтгэл зүйч байгаад яах вэ бол ингээд өөртөө хэлээл чи чадна болно. За яваад өөрийгөө аваад айгуу сайхан тайван гарч ирлээ. Гэтэ ерөнхийдөө одоо тэгээд яг л ингээл ярьлаа дөрөв бичсэн өөрийнхөө ингээл яг л айцтай толж штэ. Тэгээ камби айцтай. Би чаддгүй маа гэж тэгж байгаа хэрэгжих би үнэхээр инээс би одоо айдгүй гэдгсэн би айцтайгаа толцсон. Эхлэхэд хэцүү байлаа. Үнэхээр ярихтэй сэдв маань энэ тэнд өсчээл те. Гэтэл одоо яриад эхэлсэн надад амар тухтай. Би баг энд өөрийнхөө дэлгэцэн айцэг. Зүгээр би одоо албатмал бодлоо өөртөө үүсгэсэн байсан шүү дээ. Би айдаг. Би наач орохгүй. Гүй л гэж магтгүй айдгүй ч байсан би. Айдгүй байсан байгаа байхгүй. Зүгээр л энийг нэг юм хаалт хийцэн тэ өөртөө тийм байсан бай. Баярлалаа. За тэгээд мэдээж ингээд яг талбарт ажиллаж байгаа хүний хувьд хөтлөгч миний зүгээс энийг асуучаасаа гэсэн тийм асуулт үлдээгүү. За ерөнхийдөө чадвар дутаад. За ерөнхийдөө хоёулаа ярьсаар байгаад ерөнхийдөө их сэдвийг ярьлаа. Магадгүй би бас одоо нэг анхны ярилцлага учраас зарим зүйлийг айгүй энгийнээр ярихыг хичээлээ. Яагаад тэгэхээр нөгөө хитрхи сэтгэл зүйч гэл хитрхи эмч гэл айгүй ингээ онл ярих гэдэг хүмүүс. Гэтэл энгийн хүмүүс маань зүгээр л энийг энгийнээр ярилцахыг сонсоосоо гэж боддог. Ар гэртээ ярьж хахад энгийнээр яриад өгчөр хүмүүс айгүй сайн ойлгодог. Тэгэхээр энэ дээр их ярих зүйлийг би айгүй энгийнээр ярьлаа. Дутуу хариу үлдээсэн юм байх үгүй тий. Тэгээ бол их зүйлийг би ярьлаа л гэж бодлоо. Гэтэ ерөнхийдөө архины асуудал гэдэг маань өөрөө дадалт энийг зогсоож болдгийг шүү, үр дүн гардгийг шүү гэдгийг л айгүй хүмүүс хэлмээр санагд. Үр дүнгууд нь гарцсан тийм ээ. Өнөөдөр 7 жил, 20 жил, 25 жил, 30 жил болчихсон тийм ээ. Бусад хүмүүс яриад өгч шүү. Огт уугаагүй. Гэхдээ огт уугаагүйгээс гадна халтар энд халтардаг гэдэг үг байдаг тийм ээ. Тухайн хүн маань 3 жил болж ээж за энэс нэлээд татгалз хараах бус боллоо гэж үздэг. Гэхдээ энэ дундаа нэг удаа ууж бол халтарчин. Үнэхээр сэтгэл хөөрөөд, үнэхээр гуй гашуу тохиолдол бий болчлаа. Энэ үедээ тэр хүмүүс харин бариад өөрийгөө халтардаг. За би халтарчлаа шүү. За би чинь болохоо байдаг шүү. Гэ буцаж хурж ирээд дахиад зөвлөгөөгөө аваад, дахиад эмчилгээндээ ороод тэгээд буцаад хэвийн амьдралд ордог. За баярлалаа. Эмчийн ярианаас одоо миний ойлгосон юм ар гэр дэмжих их чухал байна тий. Ар гэр одоо халтарж байгаа тэр нь битээ зүхээрээ чи чаднаа гэж дэмжиж өгөх хэрэгтэй юм шиг байна. Тэгэн гот тэр хүн ч гэсэн ганц нэг удаа үнэхээр тэр чинь эмгэг байхгүй юу? Эмгэг өвчин гэж ярьж болно тий. Өвчин тусцсан хүн нөгөөдхийг ингээ санамсаргүйгээр хумсргүйгээр энэ сэтгцийн өвчин тий. Тэгэн гот тэрэндээ ганц нэг халтарх юм байна. Халтарх юм бол та нар маань одоо заавал тэрэндээ битээ унаараа, битээ гутраараа тэгсэн ч гэсэн одоо энэ имчилгээ маань үргэлжлээд явагдаад үр дүнтэй болж болдгийм байна гэж ойлголоо. Хамгийн гол нь бас нөгөө хүлээн зөвшөөрлөд ирсэн шүү дээ тий. Тэр их чухал санагдлаа. Үнэхээр ингээд та нэг удаа ч гэсэн дотгошоогоо ирүүлдээ, дотгошоогоо өөрийгөө чагнаа, дотгошоогоо өөрийгөө чимээлээд яг өөртөө үнэн байгаад, яг өөртөө бодит байгаад тий. Үнэхээр би соёлтой хэрглэж байгаа мó гэд өөрөөсөө нэг асуугаад үзвэл зүгээр юм байна. Ар гэрийнхнийгээ бас хараад үзвэл бас зүгээр юм байна тий. Ингээд миний хүүхд энэ аз жаргалтай байна уу? Нүдийнх нь харц ямар байна? Миний энэ зам төлөөс үүдээд харин магадгүй хүрсэн байна уу гэдэг. Та яг өөртөө үнчээр дотгошоо нэг өөрийгөө чагнаад үзээрэй гэж хүсмээр санагдлаа.
Тэгээд цаг заваа амралтын өдөр ч гэсэн цаг заваа гаргаад хүрэлцэн ирсэн мэдлэгээ харамгүй хаалцсан. Чамдаа маш их баярлалаа. Амьдралд наз жаргал өсөй өрөө. Төрсөн өдрийнхөө шинэ 2 юм байна. Шинэ 2 нийгмийн төргий. Баярлалаа тий. Энд өнөөдөр тийм ярилцлаганд намайг гээд ураад оруулж ирсэн тий. Чамдаа баярлалаа тий. Маш сайхан өдрүүдээ өчигдөрхөн төрсөн өдрөө тэмдэглэсэн ч өнөөдөр би эндээ сууж байна. Үнэхээр миний сэтгэл одоо юу юм бэ? Нэг аюу сайхан байна тий. Одоо нэг юу гэж хэлмээр юм бит хоёрын ярилцлагын хоолойноос хүртэл та хэд мэдэрж байгаа байлгүй дээ тий. Аюу сайхан учрал болгон ярих боломж олдсон. Өнөөдөр чамдаа баярлалаа. За тэгээд бүгдэнд нь тий өөрсдөө өнгөөгөөрөө өөртөө хайрлаарай л гэж хэлнэ да. Өөртөө үнэн бодтой байгаарай. Шудраг байгаарай тий. Өөрийгөө жоохон анзаараарай, өөртөө хайртай байгаарай л гэж хэлмээр байна да. Гэж бит хоёрын зүгээс уриалж байна. Өнөөдрийн дугаар үгээр дуслаа. Баярлалаа.